За сайн байцгаана сонсогчдоо. За тэгээд Тавг подкастын 70 хит вэ? 73. Юу лээ? Хоёлаа чи подкаст хийдэг л. Өө мартцсан суучлаа шүү дээ. За байж байгаарай. Хэдгээр дугаар эдгээр харах 74. 74 хөө юм уу? Мөн үү биш үү? Очиж хараагүй юу? Хараагүй. Ууч 74 арай биш 80 гай гарсан байх хэвээр. 94-р дугаар байсан байна хамгийн сүүл. Нэрэгсээр дээ. Тэнгисийн иргэдээр дээ. Yes homie. За арайч. Yeah homie. Хараа л да нэг. Ой. Йоо 95 дахь дугаар юм уу? Yeah 95 man. Йоо за sorry. За 95 дахь дугаар маань үгээр эхэлж байна. Тэгээд тийм ээ. 2 сарын дараа эргээ ирэхэд бэлэн байна. 100 цаг иржээ. 100 цагээс 100 цаг. Шууд. Өшөө хүүхд гарга. Монголч цоогон байна. Олоод хятадыг дээлээ. Юу сонгол юу хоёрд те. Бид нар чи геополитикийн донд өрсөлдөх байхгүй юу? Монгол өөрт хип хоп. Монгол тий сая харин ингээд Кобигийн онгод буугаад ирлээ. Коби тэгин чааш тий. Коби ахын битгий сонсоорой. Яаж би мэдгүй Коби ах чи юу шүү дээ. Чиний микрофон ч орж ирдаа. Тий. Микрофон чивчин нэг талаас. Тийм ээ. За хамаагүй. За тиймэрхүү байна. Тэгээд өнөөдөр чинь 6 сарын хэдийн бэ? 16. 3. Яг гоё дэлгэр 100 цаг иржээ. Тийм 30 градус. Хоёрд тэ подкаст хийхгүйс ч гэсэн уулзж исэн. Тэгээ уулзал хоорондоо юм яриад амьдрал өрнжилсэн. Зүгээр тэгэл яагаад чи подкаст бол мартагдсан ш нэг хэсэг. Тэ. Тэр л яг амралт болцтой яг тоглоомчгүй. Тэгэл одоо unofficial season дуусалт гэл одоо ярьчтэй угаас. Season уу? Хоёлоо чи яг дуусгах чадахгүй. Одоо season 2 эхэлж байна шүү. Season 1 94 дугаартай байлаа. Тий. Season 2 дахиад нэг 90 дугаар. Тий, season 2 те. Тэгээд 4 жил яваад тэгээд дуусна. Яар тийм байна да. Нэг 10 season гарна. Арах нь уу? 10 гэлчихэд хэдэн жил юм бэ? 40 жил юм уу? Тийм ш, нэг season 4 жил гэрч. За тиймэрхүү дөө. За тэгээд сонин сайхан юутай бэлгийн DJ карьер бол нэлээ урагштай байгаа шүү дээ. Гэхдээ одоо тийм л гэж хэлээ да. Яг хувьас хэлэхэд бол тийм. Би өөрийгөө ямар мяа тоглодог гэсэн нэг анзаарсан. Тийм үү? Битээ чи нэг ивент зохион байгуулсан шүү дээ. За хаана? Кюд. За нэг хипхоп ивент зохион байгуулсахгүй юу? Тэг яагаад за мяа шатсан гэж юм. Гүү за чи яар зүгээр ингээд DJ нэрээ цуглуулад. За тэгсэн чинь 3 нь old school тоглолт юм байна. Тэгээ бүгд old school ивент ойлгоцсон. Тэгээд би болохоор амар new school-ээр хүнд бүр зодоо явцсан чинь хүмүүстэй яваад гисэн шүү дээ. Чи сүлднэс юм уу? Би сүүлээсээ 2 дахнаас. Тэгээ би сүүлийнхаа залууг за sorry хүмүүсүүд явчлаа чи зүгээр явчихдөө гэж явуулсан шүү дээ. Тийм үү? Сүүл тэгээд юу вэ? Барилга ажлын болоод. Тэгээд чи өөрийгөө мяагаар мэдэрсэн гэдэг хүмүүс явцсан учраас уу? Тэгээ ер нь хүмүүс чад хэлсэн үү? Хэлээгүй би өөрөө анзаарсан. Хүмүүс гоё л хэлсэхэд байгаа байхгүй. Би болохоор үгүй мяасан гэдэг юм мэдээд. Яа, бусд нь чамаас илүү гоёсон гэж бодож байгаа юм. Тэгэл хэрэг хүмүүс яаж vibe бүжиглж байгааг нь харна шүү дээ. Тэг би маргааш нь бас нөгөө дугуй өдөр роктер ирээд бас нөгөө өмнөх 2 DJ бас өөр ивент дээрээс байхгүй. Тэг тэр хоёрыг сонссон. Бүр амар анхааралтай гэсэн чинь ойлгосон. Жоо vibe алдаж болохгүй юм байна гэд. Би болохоор энэ гоё дөө гээл тавьж болохгүй юм байна гэж үзсэн. Гол нь яг нэг ерөнхий уур амьсгалаа авч явж явах хэрэгтэй гэж байна. Тийм бас хэмнэлээ авч явах хэрэгтэй байна. Юу ингээ учир зүггүй ингээл нүдэд байх ш тэ. Одоо бол гэтээ тэр үеэсээ бол чи сайжирсан тэ. Одоо бол хамаагүй сайжирсан. Тэрнээс хойш бүр амар сайжирсан. Плейлистээ шууд өөрчлөлөө. Өөр дуу муу өөрчлөлөө. Тэгс. Тэгээ бас play time-аас тоглоно. Тэрийг л хүмүүс мэдж. Одоо бол баг дүнзэн гарагт бол 7 хоног болгоо. Дүнзэн гарагт сая энэ саржангаал тоглоно доо. 4 удаа тоглоно. Дараагийнх дээр сайн мэдж хэлж мэдгүй байна. Ажил евро гэд бас ажил гарч магадгүй. Мессеж мэдгүй. Тийм үү. Тэрийг бас юмарт хэлнэ. Тэгэл тийм л байна да. Одоо DJ карьер тэгэл DJ тэгээд ажил бол үндсэн ажил л да. Үндсэн ажил бол тэгэл.
Одоо баахан шуудууд эхэлж байна. Евро ихсэн сая урж дээр. Тэ Евро 2024. Евро дуусаад Парис Олимп дуусаад Пара Олимп. Энэ бол зумжангаал заг байх юм лээ. Ажил бол тийм. Гэхдээ бүх юм сайн. Тэгээд бүх юм окей. Тэгэл асуудалгүй. Төнгөс одоо подкаст хийгээг үглэр чи хоёул 4 сард хийлээ. Тий 4 сард орсон байсан. 4 сард хийсэн. 4 сарын 12-нд ирсэн. Тэгээ дундуур нь бол баг 2 сар хийсэнгүй шүү дээ. Тий. За тэд энэ 2 сарын хугацаанд ер нь юу болж өнгөрөө? Өөр. Надаа найзганд толстой. Тэссэн. Тэмэт тэр зүгээр шүү подкастер ярих гэсэн юм да. Дидэм юм уу? Одоо нэг л ярьсан юм чи. Тэмэт нэг охиндоо үерхсэн тэгээд хастаа угаасаа л яг л юу гэдэг лээ. Давдчгүй хүчин зүйл гэдэг юм улмаас тэгээд сал шийдвэр төрсэн. Ишт байгаа дээр нь. За заахлын давдчгүй хүчин зүйлсээ. Тэгсэн яг байгаль амьдралын давдчгүй хүчин зүйл гарч ирсэн. Тэгээд зөө гэл тэгсэн байгаа. Өөр гэвэл тэгэл за мэдхгүй өөр нэг юм болон маа тэгэл ингээл амар урслаараа ингээл ажил гэл явцсан байна. Тэгтээ нэг өөр мэдээ гэвэл сонирхолтой юм гэвэл одоо нөгөө төвгийн маань парти болно. Тэгээ сонь сайхан гэвэл тийм хамгийн шин сонь сайхан гэвэл CD-ийн тарагдаад эхэлсэн байгаа. Тэгтээ зөвхөн ойр дотны хүмүүст одоохондоо 500 ширхэг тарагдах байх гэсэн мэдгүй байсаас мэдгүй тав. Тэгэл 21-нд л тэгэл харъя. 505-д л их байх. Бас нэг legacy шүү дээ. Legacy Trap Generosque. За тэгэл миний хувьд тиймэрхүү л байна. За ноён андын хувьд. Миний 2 сарын турш highlights юу байв та? Ялгаагүй. Тэгээд дэрнээс ч хойш яг ажлаар нэг их урагш авсан. Нөгөө юу руу явсан шүү дээ. Нөгөө экспоро. Хүн болгон мэдэндээ одоо Canton Fair гээд одоо нэг хятад болдог. Хамгийн том тийм нөө үзэсгэлэн. Би нэрээ тэнцээ явж чад хэллээ. Grimix-д харсан шүү дээ. Харин тэнгистэй. Тэ зүгээр л Guangzhou нэг тийм random гудамжинд Grimix явж исэн. Тэ чи мэдлсэн үү? Мэдлээгүй. Юу юм bro? Би одоо тэгээд би ингэ нэстэг цаа подкастын анин зөх. Маа мэдлээгүй. Бас яг тийм яг ер нь бол зүгээр зайнаас л хараалаа Grimix байна гэл би яг бас тэгж амар өөртөж чөөгөө. Тэгэл хараал өнгөрсөн. Мань хүн бас үзэсгэлэн үзээл явчихсан баг гэж утсан. Наа тийм л тийм хөдөө тэгээд бас сонин сайхан гэвэл өөрч нэг сонин сайхан юм бас алгадуу айгу энгийн сайхан намуу тавина тэгэл шоу зинген тиймэрхүү юм айгу багссан бодоод хахад ирсэн. Миний ч жоохон нэмэгдсэн. Тий чи одоо баг чиний ажил болчихж байгаа юм шүү. Тий. Яг ажил болсон шүү. Миний хувьд л эсрэгээрээ багссан л юм байна. Гэтэ 100 болохоор яалтчгүй шоудах юм дөө нэрээ. Яа гэтэ 100 яалтчгүй. Гой те Монголын 100. Гоё штэ. Тий. Өвлжөнгөө 100-ыг хүлээдэг үстэй. 100 болоосаа. Зөв Монголын 100 гоё гэж бодож байгаа учир нь өвлөн муухай болохоор юм болоо. Тий. Өвлөн амар үүтэй. Өвлөн новшин те. Новштэй. Одоо тэгээд арт хүмүүс та нар сонголтоо зөв ингэж дахиж энэ өвл ингээ байгалах юм уу? Бид нар утаан дундаа байгалах уу? Нүдэн нэг цаг болсон юм шүү залуучууд Бой. Би одоо залуу үеийн сонснортой ингээ шууд ингээ хандъя. Би ингээд нэр дэвшин. Яа. Тэр чааш. Гэтэл одоо яг жинхэнэ хот сэдвүүд одоо сонгол лайн да тий 2 сард подкаст хийгээгүй ч одоо тэр ч байна. Жинхэнэ ярих юм бол одоо шиг сонгол фан юмуд болж штэ. Маранг амар бол. Чи бүр яг үеийн залуучууд яг ороод эхэлсэн чинь бүр яг үнхээр сонирхолтой болж эхэлдэг юм байна. Үеийн залуучууд. Тий. Бүр бидрээс ч баг доогуур хүүхдүүд хүртэл оролцоод эхэлсэн ч байх шиг. Тий яг угаасаа нөгөө нэр дэвшүүлэх нас чи юу штэ. 25 биз дээ. Тийм үү? Тий. Нөгөө шалгуур нас нь 25 байна. 25 хүрсэн л бол тэгэл Монгол улсын иргэн л хинжил нэр дэвшж болно шүү дээ. Ямар нэг ял шийтгэлгүй бол. Тий. Гэхдээ ингээд за одоо шинэ угаасаа ер нь бүгдээр л мэдж байгаа х тий. Янз бүрийн одоо альтернатив нөхдөдөл гэдэг ингээд өөрсдийнхөө байр суурь илэрхийлээд ил тод байгаад эхэллээ шүү дээ. Энэ дээр юу гэж бодож байна? Энэ дээр юу гэж бодож байна гэж юу? Уу яахт тэгэл тоглоом эхэлсэн л байна. Тэгэл одоо тий нэг тийм
хүчтэй бодлоо. Баалгаа зүгээр болдгоо л болж шүү. Хүмүүс одоо за тэгэл шууд л яриа л та. Секс цаанбог те. Секс цаанбог дөөр нөгөө одоо жүжигчин залуу самда. Тэг бас ер нь өөр зөндөл байгаа. Манайс зарим нь нэрлэмээр нөгөө санчир манчир гэл. Бага. Тэ. Тэгэл би заримс хараад эдгээр ингээд ер нь бол яг ингээд өөртөө яг ардын намын одоо нөлөөлөгч нар болоод эхэлчихлээ шүү дээ. Тэ. Энд чаа хэр санагдсан. Тэгэл би өөрөө нэг тийм альч намд хариалдаг болохоор бас юу энэ тийм болсон юм уу гэсэн юм бол нэг тийж боддоггүй. Тэгэл тийм үл зүгээр яг ганц бодож байгаа юм шүү дээ. Хэдийг авсан болдоо л шүү амар их батсан да. Тийм. Хэдэн төгрөгөөр яг ингэж өөрийгөө зарж байгаа юм болоо гэж байна. Харин мэдгүй яг мөнгө авсан уу, угаасаа дэмждэг юм уу, яасан юм бол гэдэг л их бодогдсон. Мөнгө л авсан баха. Тий, яг мөнгө л их бодогдсон да. Яг хэрвээ мөнгө авахгүйгээр тэгж дэмжиж байгаа л бүрэлт тэнэх байх шиг. Харин тий дугаасаа тий өөрийнхөө баг карьерийг золчиж байгаа юм шүү. Карьер баартардж байгаа гэсэн үг үү? Карьерээ сольж худалдаж байгаа л юм биш үү те? Тийм л хүрх нөлөөгөө шүү нөлөөллөө шууд битэд бас ярьж исэн юм аа яг уужхад за яг хідээр явах юм ингээд ярьсан. Битэд идэгд нь болохоор зүгээр хүмүүс шүү зөө. Ямар ч таньж мэд тийм чи мэд хүмүүс баг. За тэг хідээр явах байсан юм эсэ ингээд гэсэн чил бас хүмүүс үнэ хэлж л за нэг 200 300 бол байж болно шүү гэж гээл зарим. Гэтэ наад байж тэгж хариулж байгаа хүмүүс чинь од хүмүүс биш. Ингийн хүмүүс үү? Зүгээр би зүгээр гол яран тэгсэн ингээд секс аамаг дэмчлээ. Та нар оронд нь байсан бол яах вэ гэсэн юм. Гой point нь үл энэ байсан зөө. Гэтэ энэ бол controversial. Гэтэ миний нэг ойлсон бол яг хуу за хөгжмийн карьер хийлээ те. Нэг нэр төрлөө. Тэгээд за нэг карьер нь явахгүй ч юм уу эсвэл энийг болиморч байгаа ч юм уу. Тэгээ яг боломж гарч ирээд тэг хэдэн ч төгрөгөөрийн амьдрал өөрчлөхөөр мөнгөөр тэгсэн бол тэгээд дуу мууныхаа карьерийг болоод тэгээ зүгээр тэр мөнгөөрөө гоё амьдрах гэж байгаа бол окей ойлгож байна. Асуудалгүй юу? Ойлгож байна. Тэгээ ил хариулъя одоо. Яг хүн цаадлахаар өөрийгөө л бодно шүү дээ. Тий. Тэгэл амар гоё амьдрах мөнгө маа гэл өгчин тэгэл тэр мөнгөөрөө гоё амьдрал босох боломжгүй тэгэл би за гэж бодож байна. Гэхдээ би болохоор яг юу гэж утсан гэхээр за тэгэл угаасаа хөвний сонголт шүү дээ. Тэр хүн одоо хидчихсэн. Ер нь бас давгүй л мөнгө авч байгаа угаасаа. Of course. Нилэм хийгээл давгүй мөнгө авсан. Айхтар сүртэй PR хийж л шүү дээ. Гол нь амар л муу фидбек аваад байгаа л гэсэн шүү. Тэ. Тэр бол тэгэл өөрийнх нь сонголт байна. Тийм шүү дээ. Өөрөө тэгтээ ингэж муулвал нь юу гэдгээ мэдчихлээ. Үрчиж тооцоолсон баг. Гэтэ ер нь бол угаасаа цаана захиалж байгаа хүмүүс ч гэсэн бас ботсон байлгүй дээ. Of course бодоол байлгүй. Хамгийн гол нөгөө нэг юу тэгээд байгаа шин. PR л PR. Тэгээ муу сайн хамаагүй гол нь тэгэл танигдл байнгын тэгэл ингээл бөмбөгдөд очил чухал юм биш үү баг. Юм муу тэ нэг юм үзий ядуулж байгаа ч гэсэн байн тэр хүний нэр гарч ирээлээ бол тэ. Тэр хүний нэр л яваалаа бол царай нь гарч ирээлээ бол. Бас интернет сайхан юм байна тэ одоо бүгд ингээ утсан дээр байн хараастай. Тэрээс супер PR болж байгаа шүү нөө прасаагүй. Чаас хүн амынхны л хүмүүс шоолж илээд тэр үл фан санагц. Мэдгүй. Хин шоолчлаа гэж. Facebook хүмүүс те таньж идэг хүмүүс ч гэсэн. Эдгээр одоо угсан бааснаар хаанаасаа мөнгө босгоод ингэ яваад байгаа. Энэ жил ямар PR сайт байгаа ингэ. Хинийхээ мөнгөөр яваад эдгээр юу идэв? Эдгээр яаж мөнгө болт? Эдгээр юу ч шít гэх тэгэж. Тэр ч одоо 3 дахь хүчтэй нам болчиход шүү дээ. Харин тийм тэр үл бас гэхдээ бас аим юу санагцсан. Зүр нэг л хүн тэгж хэлсэн юм шүү. Наа хит хитэн тэгж байгаа сонс. Нэр хүн нам тэл тэгээс. Юу хүн намыг чадах юм уу? Чи одоо бас бараг л 3 дахь хүчтэй нам. Тэгээд гайгүй олон гишүүнтэй бас тэгэл тэр дунд нь бас янз бүрийн бизнес эдэр хийдэг мөнгөтэй хүмүүс байгаа л хэлбэтэй. Байгалах. Тий. Гэтэ нөгөө хоёр шиг тийм аим шиг мөнгө бол бас арай байхгүй байна. Тэрийг яриад байгаа шүү. Тэр бол ойлгомжтой л да. Бүр тийм бүр мангасны төвшний тий бүр юу ийдэ ямар левелийн одоо мөнгө юм бэ? Мөнгө хард. Тий. За одоо чи заа. За ингээ нэг юм инфлюенсер ч юм уу юу чи нэг персоналити нэг хүн байла. Тий. Тодорхой үеийн даагч нартай.
Тэгээд жөөрөө бол нэг за яах вэ? Нэг боломжтой л хүүхэд. За. Снэ чам ингээд сонгол болоод ингээд боломж гарч ирлээ шүү дээ. Одоо жишээ нь чамд ингээд за тэрбум үгүй гэж яри зөө. За. Тэгвэл чи тэр мөнгийг авах байсан уу? За тэгэд юу юм биш те. Би бас өөрийгөө жоохон бид тэрбумыг авахын тулд би чинь нэг жоохон алдартай хэрэгтэй шүү дээ те. Тий. Алдартай гэж үзээд юм уу те. Тий. Тэгтээ тэгэл чи баг дахиж тэр карьераа бол тэгэл тэр карьер чинь л сүнэн гэсэн үг ш тэ. Мэдгүй. Мэдгүй юу? Мэдгүй. Монголч ч мартамхаа ш. Мартамхаа тий. Тий. Тэгтээ бол яг уу зүгээр одоо угаасаа яхаа нэг тийм байр суурь байгаа ш тэ. Тий. Хүн одоо хичнээн их мөнгө байсан ч гэсэн мөнгнөөс илүү голноос нэг өөрхөн яг үнэхээр бодож хүсдэг юмных нь эсрэг юм байвал тэгэл тэрний төлөө мөнгө аавна гэдэг л бас жоохон өвтгмөр шүү дээ. Тэгтээ нэг тэрбум уу? Чи ингээд боддоор бодож үзэх юм бол чи тэр мөнгөөр насан туршдаа амьдрэж болно шүү дээ. Ямар нэг юм болгоод үгүй тэр мөнгөө шууд үрэх биш шүү дээ. Хантаа зарцуулвал. Тий. Гэтэ одоо бас тэрбум бас тийм амар ингээд бүр ингээд одоо амьдралын баталгаа болохоор мөнгө гэж хэлэхэд бол хэцүү болчихсон шүү дээ. Тэнэг хүн бол тэгэл жилийн дотор үрэл тосох шүү дээ. Харин чи өөрөө яг тэгээ бодож. Мэдэхгүй байна. Манай яг үнийг хэлчихлэхэд яг одоо үнийг хэлэхэд би одоо алдартай хүн байсан ба шүү дээ. Тэрбумор тэ юу хий гэх нүг гэл чигсалтыг харна гэх. Тэ үн тэгэл би бол яг шууд ингээд хэлж чадахгүй байна. Би одоо шинэ би тэр мөнгийг авахгүй. Би бол одоо өөрхөн үнэ үзэл баримтлал дээр үнэн ч байна. Би өстой би тэгж өөрийгөө сүнсээ худалдахгүй гэж л шууд хэлж чадахгүй байгаа юм. Тэгтээ бас яг юу хийгээ тэр бом авах те. Тэр бом өгж байгаа юм чи надаар бас навшин зөндөл хийх байлгүй. Зэн хийх л. Тэ. Тэнгүүт баах навшин юмч тэр бом аваа зүр гадагшаа башаасан. Гэхдээ тэгэл одоо өмнөх сонгуулиар ажиллаж исэн одоо өмнөх одоо ардын намын ч юм уу юуны сонгуулиар ажиллаж исэн залуус л байгаа штэ. Алдартай залуус зэлтэнд мөнгө аваад. Тэд нар тэгэл нэг cancel болоогүй. Харин тий. Cancel гэж орлоо дийлэхгүй штэ. Гэхдээ оролцсон юм уу? Зүгээр яг тухайд хэсэг нэг хальнаг жоо коммент хийж байгаа л тэгэл одоо одооний жишээ ч гэсэн тийм хүл хэсэг бах мим явсан. Тэгээ дараа жил секс цагаан богд одоо баг стадион дээр тоглолтоо өгөөл тэр нь биг дүрхэд бол гайхахгүй шин. Би нэг тийм одоо манусыг тийм амар бүр ингээл бүзэл хаталтаа ингээ үнэнч энэ хүн ингэж одоо тэ зөвхөн мөнгөний төлөө улсын орноо худалдаж чинь би энэ хүнийг үзэж чадахгүй гэдэг тийм хүчтэй үзэл бодолтой арт түмэн гэж боддгоо шүү дээ Монголыг. Ингэдэг айгүй олоолаа ингээд бөөндөө энэ буруу гингүүд нөгөө нөхөр яг дийлэнх нь бөөнөр энийг л буруу гэдэг юм чи буруу юм байна гэл тэгэл буруугаа ойлгочдөг. Тэрнээс шал яг хөөхөн өөрөө энэ үнэхээр би буруу гэж бодож байгаа учраас буруу юу? Эсвэл миний дэргэд байгаа 10-9 буруу гэж бодож байгаа болохоор буруу юу гэдгийг тэр бол би тэгж үздэг шин. Олонхоо дагчдаг. Үнэн. Тэгээ бас Мартам хаан бас тэр нь одоо манай улиралтай бас хамаатай гэж бодож байна. Баян улирал өөрчлөгдөөл гэдэг тийм. Баян юм болоо тэрийг бол тэрнийг болж байна. Одоо тэр сэтгэл зүй юм уу, психологи судалдаг хүмүүс л бил үз. Би бол тийм л байна. Мартам хаан гэдэг үнэ юм. 1-2 жил шаруулж байгаа л тэр 3-4 төгсөө тэгэл гайг болох. 3-4 төгсөн дуу игэлээ шүү. Тийм. Яа тэгсэн ч бас манай нэг найз бодогдчихлаа. Хаашаа. Харнэт. Яа бас муухай манай үнийг шарсан шүү интернетээр. Fly. Тийм. Fly rocket бэ юу? Тэгтээ чи бод. Бараг flag илүү шарсан байгаа зү. Тийм. Тэ одоо нэг секс цагаан богдыг яснаас илүү. Тийм. Одоо баг тгий санагдаад байна шүү. Нүхтгэлээр яг мань эдийн амьдралын хувьд тэр нөхөр ингээд улсын одоо эрх хэрэгч намын төлөө ингээд өөрийгөө ингээд identity-га зараад тэрний төлөө ингээд сурталгуулах хийж байгаа нь илүү дорцөлөө. Эсвэл зүгээр нэрөө ярьцлаган дээр би тэр артистд дурггүй.
Тэ нэг хүмүүс дуртай биш байгаасаа гэдэг нь илүү хүн дээр авч ийн өгөхлөр баг тэр флагийн жишээ илүү хүн тусаад байгаа шүү дээ. That's funny тэ. That's яг үндэ аль нь одоо нийгэмд илүү хортой. Харин тийм би үсэх юм бол би л гайхсан рок харьцангуй байхгүй. Би энэ рокти сонсч тэр үнэхээр гайхсан. Нэг улс төрд ингэж оролцдоггүй байж нэг юм уу ганц рэпер дуртай рэперыг нь муулцсан чинь юу вэ баг те. Йоо тэр бүр жинк зандалтаа. Тэр бүр арай л амар хейттэйсэн. Үзий ядалж явжсэн шүү дээ. Зөөл ямар ч хамаагүй ингээл зураг пост бусад клипүүдийн доор ингээл шууд комент хичээл те. Тэ. Тэр мөнгө авч бичээгүй ш зүгээр л бүр хүссээд бичиж байгаа ш тэрийг. Тийм. Тэгэхээр бас жоохон те одоо нөгөө анхаарал буруу газар л яваад байна да манай хүмүүст. Тэ. Тэгтээ яг тэгэл секц зам богч ялгаа байхгүй. Нийлэн шаруулчлах шиг үлээ л те. Харин нэг нүд нь маань нөгөө нүд нь амч гэж. Мань хүн яаж байгаа л жоо хэцүү байгаа хөө ялж. Тийм job pressure байгаа л байгаа тий. Байгаа хөө. Бид хүний оронд бол яг одоо баймаргүй л. Тэгэл яг бас тэгж жаал дансаа ашнаас амарчлаа. Дансаа хараад яа тийм гоё. Тийм энийг би өст жинкөө өөрийгөө би золиосч тэгснэ тий. Яа за 300 сая бет тавьчих. Шаалтаа яг. Тэгээд батны юм дээр тавиад тэр бом дахиад болгоод тэгээ зүгээр ингээл би зүгээр ингээл алуул. Тэгснэ алдаа шүүх тэ. Наа чин шасч байгаа хитрхээ сонсогч байна. Ямар Drake байгаа шүү дээ. Юу баг сонгол яриад эхлэвтэй. Уус тэгэл годооны hot сэдв чи сонгол байна. Өөр hot сэдв сонгуулийг давхаар hot сэдвийг бол тэгэл одоо цэнгэлтгийн тоглолтууд юм болов? Тэгээ playtime юм болов? Яг давхаар ч гэж дээ өөр гэвэл тэрнэтэй шоу цэнгэн юм да. Тэ. Өөр нэг тийм жоохон ноцтой юм явуулаг байхгүй ч юм байгаа ч юм уу. Бороо их орно гэсэн. Үгүй. Үнэхээр ноцтой гэвэл одоо өөрөөр асуудлууд байна л тэ. Зөвхөн монголоор хязгаарлагдахгүй. Дэлхийд өөрөө. Тий. Байна шүү дээ. Сүнсүний болж шүү. Америкч одоо бас жинхэнэ бас яг тий алаан болж шүү дээ. Ус төрийн. Юуны? Байден Трамп энэ нөө сонгол гэдэг. Тий. Харин тийм ээ. Тэр бас сонирхолтой байл шүү. Би бол Трампыг л ялах байх л гэж бодож байна. Тэгтээ надаа би яг түрүү нөгөө хэлжсэн шүү дээ. Хүн яг өөрөө ингээд тунгааж шүүгээд ганцаараа бодоод өөрөө нөгөө буруу зүгөө дэнсэлж гинөө. Эсвэл яг эргэн тойрныхоо нөхдүүдийн дундаж болоод санаа бодлоо тийш эргээд гинөө гэдгийг надад хамгийн хүчтэй анзааруулсан юм юу гэж. Яг энэ Трамп Байдны шийд таахгүй. Тий. Би нэ худлаач өмнөх сонгуулийн үеэр одоо Joe Biden сонгогдсон маань те Трампыг ерөнхийлж хахад everybody was hating Trump те. Трампыг бүр хүмүүс амар хүчтэй үздэг. Гэхдээ яг үнэ хэлэхэд Трампыг зүгээр л нөгөө яадгийг мэдэхгүй. Яг юунаас олж үзээд яа мэдэхгүй. Яг нөгөө дийлэнхээр л ингээл сошиалар ингээл ньюсээр ингээл Трамп ингэсэн гэж нэстэ энийг ингэдэг гэж ингэж гад орохдаг гэж ингээл янз бүрийн нөгөө одоо нэг баха эдитүүд байдаг шүү дээ. Reels meals тиймэрхүү болгоно. Fuck Trump Trump зээл гэлтэй хаа байсан зүгээр нэг Монголд юугаач мэдэхгүй. Тийм. Монголд бүр амар үзий ядаад. Тийм яг юу болоод яагаад байгаа мэдэхгүй зүгээр л. Тийм. Тэгснээ одоо болохоор баг тэр same person Trump-ыг үзий ядчихсан same person. Энэ Trump бол Joe Biden-аас хамаагүй дээр. Joe Biden бол өгч байгаа нэг зөнөг өвгөн. Тийм үнээс прочи яг мэддэг юм ярьдаг юм уу эсвэл интернетээр харсаа рилээр өөрийгөө гэртэнээд байгаа юм уу гэмээр. Стон. Тэ. Зүгээр ер нь тэгэхээр яг угаасаа тэгэхээр энэ өөрөө юу илтгэхэд байна гэхээр хүн гэдэг анта ер нь манипулейт талах маш амархан юм биш. Тэ. Амар ухамсартай ухаантай амтан ч гэсэн дийлэх хүмүүс бол угаасаа нөгөө сүргийн нөлөө гэж ярьдаг шин. Mob mentality юм. Тийм одоо мэдгүй. Mob англиар тэгдэм юм уу? Сүргийн тийм нөлөөллөөр сүрэг хаашаа явж гин тийшээгээ ирэх магадaltaй. Тий. Тэгээд сүргэн ингээд нэг үйл бодолтоор бат байгангууд тийшээ орох амар амархан болчихдог гэдэгсэн шүү дээ. Тий угаасаа итгэж чи яг угаасаа нөгөө нэг юу хичнээн нөлөөлмэй хүчтэй. Бөөндөл энэ окей гэж юм бол тэр чинь шинэ одоо окей new normal болчихж байгаа юм чи. За энэ тий black is the new orange юу лээ баг. За окей энэ хэрвээ хар өнгөж байгаа юм бол
За энэ хар юм байна аа л гэж бодож та. Тий. Тэгэхээр бид нэр тэгэл угаасаа яг нөгөө нэг юу тэрэн дээр одоо яг бид нар юутай аж сурах хэрэгтэй байхгүй. Тий. Одоо нөгөө critical жишээ би бас яг энэ дээрээс эхэлж би яг судалж өөрөө эхэлсэн байхгүй. Яагаад ер нь Трампыг үзээд таа ингээд яг судалгаа хийсэн чинь юу Трамп Байден ч жинхэнэ амар новшин гарна мууш таарсан шүү дээ. Жинхэнэ нот тань. Эмэгтэй хүмүүс яг сексист гэж эмэгтэй хүн гинэ. Трамп яг сексист гэж магадгүй үйл бодлоо амар чөлөөтэй ярьдаг гэж магадгүй тий. Жохон disrespectful тий. Жохон үл хүндэтсэн байдлаар хүмүүст ярьдаг гэж магадгүй. Гэтэ яг Трампын амар хийсэн юм юу вэ гэнгүүт Байдентэй харьцуулангууд гайгүй. Байден болон тэр одоо тэр нөгөө сайд наад байгаа шүү дээ. Тэр Обама Хиллари. Тэр чинь бол тий дайн үсгчэд ер нь бол тий одоо хүүхд баг педофилүүд шүү дээ. Яг гэсэн юм дээр. Тэрийг бол мэдхгүй шүү. Айпстайны марл гэл тий. Тэгээ Айпстайн чинь Трампын найз юм шүү. Бас тий. Яг тэр талаас нь одоо тэр conspiracy theory талаас нь ч юм уу хүмүүсийн мэдхгүй цаагаараа ямар бас тий. Shady юм хийсэн тэр дээр үнэхээр мэдхгүй. Бас мэдхгүй. Би бас ингээд дүнж чадахгүй. Тий. Би бас ингээд бас нэтээр харсан юм аа ингээд тэрэндээ итгээд бодлоо ярьж магадгүй. Юу зүгээр нөгөө одоо олон нийтэд хийж байгаа өөрсдийнх нь явуулсан одоо юу гэдэг чинь тэр төсөө яа зарж ийн юуг арайлуу ямар санаа дэмжиж гэдэг жишээ нь талаар нь за окей ментал жишээ өгөө заяа. Жишээ нь Обама төрийн ирэх барьж хахад мань хүн чинь Нобелийн Peace Prize авсан тийм үү? Тэгсэн чинь Обамагийн үеэр дайн болсон. Тэгсэн. Тэгээд Америкийн нөлөөтэй дайн эхэлж хахад Обама яахаар Peace Nobel Peace Prize авдаг нөгөө тэр жил чинь 2011 юу лээ. Тэр чинь нөгөө юуныхаа ойрхот орнуудын юу зогсоосон гэдэг юугаар тэгснээ өөр дайн эхлүүлсэн. Тэгтээ юу мань бол одоо энэ дэр амар сонир бодолтой байдаг шин. Яг дайн бол үнэхээр одоо трагеди юм л дөө. Мөн. Тэгтээ дайн эхлүүлж ийн гэдэг бол тийм bad leader гэж боддог шин. What the fuck? Эдийн засгийн үдэ. Эдийн засаг гэхээсээ л одоо шин бодъё л та тий. За начистай амар хатуу сэдв биш. Тийм одоо шин арт тий. Хурц бирээ Америкийн ерөнхийлөгчсэн бол за дайн эхлүүллээ. Гэхдээ ерөнхийлөгч хүн одоо тэгтээ нөгөө нэг юу ерөнхийлөгч хүн ингээд яг үнэн цагаан дээр ярихгүй ч гэсэн ер нь бол юм байдаг. Америк хүний үнцэн бол миний хувьд одоо би ер нь Америк ерөнхийлөгчсэн бол штэ. За Америк хүний хувьд үнцэн бол миний хувьд одоо хятад хүний үнцнээс надад илүү. Of course тий. Тий. Тэгээд хэрвээ тэнгүүд одоо жишээ нь ингээд тэгэхээр миний хувьд бол манай хүмүүсийн одоо ирэх шиг priority болчихдог байхгүй. Тэгээ үнэхээр тэр priority одоо тэр нь зөрчигдөө тэрийг нь хамгаалахын тулд тийм nasty way хэрэглэх хэрэгтэй бол why not? Угаасаа тэгээд ер нь бол ямар ч лидер хүн угаасаа тийм жоохон бас iron ч гэдэг юм уу тийм хатуу за fuck it алцъя гэдэг тийм жоохон харгис юмтай байж л өдөртөгч болохгүй бол бүх юмыг л шийдвэрлэл peaceful арга замаар хэнийг ч алахгүй. Бид нар бол одоо гинэднүүд гэдэг хүмүүс бол тийм удирдлагч болох тийм угаасаа харизма характер байхгүй л. Тийм л. Тийм хүмүүс бол сайхан харин протест тэгэл явж байгаа. Тэ. Сайхан дуугаад болаалаа тий. Гүг яг үнэн л тийм байхгүй. Яа тэгэхээр чинь тэгээд гэтээ нэг юм зүгээр тэрэн дээр бол зүгээр буруу зөв сайн гэх юм болшаал тустай юм ирэгдэн шүү дээ. Зүгээр what does it take to be одоо necessary to be одоо яг лидер ч юм уу өдөртөж явж байгаа юм бол одоо тэгээд хатуу үедээ хатуу байх ёстой л илүү дээ. Тэгвэл яг менежи гол ярьж байгаа болохоор бол зөв буруу биш. Зөв факт нь дайн болсон Обамагийн үед. Тэснэ Обама Nobel Prize авсан. Тэг хинч тэрийг ингээд зүгээр ингээд өнгөрөөц. Ямар дайн болсон юм? Сир билүү? Өөрч Либиан лөө. Тэгэж Обама бэстэй. Тэ ер нь ал тэр хоёрыг чинь будаа болгоцсон шүү дээ. Зүгээр дайны талбар болгоод дуусгасан шүү дээ. Сир Либ тэр хоёр баха. За яг хоо энэ дээр бол өстой эргэлзээтэй юм байна. Тэр бол яг хоо Сирийн юу бол иргэний дайн л гарсан л та. Америкийн нөлөөтэй. Америкийн санхүүжилттэй. Тэ яг мэдгүй тэгж одоо хардаж болох л. Тэр бол угаасаа it's obvious болсон шүү дээ. Анхнаасаа л obvious байсан. Тэ.
тэгж байгаа. Тэгснэ. За яг бас нэг өөр сонин жишээ заяа. Одоо жишээ нь Обама, Мишель Обама байна шүү дээ. Ингээд лаг нэг first lady ингээд одоо нэг юм уншсан юм байна. Одоо юу ч мэдэхгүй байд. Ямар ч үе ямар ч ингэ уншаал ямар ясан юу юм Америк гэлтэй зүртэй уншдаг да statement юм. Бүгд алгадчихл үү мүү гэлтэй. Мишель Обама аргагүй Обамагийн эхнэр харахгүй smart woman зүүн гэлтэй. Оо баг first female president Америкийн дараах мөн үү? Гэж үгүй. Тэс чи Трамп заяа. Эхнэрээрээ яг тэр захиаг ингээд үг бүрчлэн ингээд уншуулсан гэж аахгүй эхнэрээрээ. Тэгсэн чи бүгд эсрэгээрээ үзий яцсан. Юу тэнийг юм яриа та. Юу яриа та. Энэ ч тэнэг үгэн байна мэн. First lady ийм уншиж юу байд юм ээ ингээд. Тэгсэн чи Трамп албаар тэгж яг уншуулсан байгаа байхгүй яг адилхан. Яг ярина меди яг батлах гад arguably юу юм бэ? Гэтэ хамгийн гол нь яг ингээд хэдэн хувь нь Мишель Обама одоо хин яг Мишель Обамаг тэгэж муулангуудаа тэг яг л одоо саяны жишээ л байгаа шүү дээ. Харин мань хүн ингээд за яг наад адилхан юм чи би ихнэрээр уншуулъя та нар яг угаасаа медиаг ингээд хараарай гэсэн чи медиа нь яг угаас Трампын эсрэг учраас яг адилхан захиагийн шууд муулж байгаа хэрэг. Мишель Обама биш нөө Трамп ихнэр уншсан болохоор. Because Trump тий. Яг л адилхан уншсан шүү дээ. Гэтэ одоо нэг харалт. Одоо ингээд Мишелийн магтаа байгаа. Медиа ингээд амар manipulative байгаа. Тийм шүү дээ. Харин амар manipulative. Ялангуяа CNN эдэр ч гэсэн. Тийм шүү дээ. Гэтэ угаасаа яг ингээд өшөө сайн хүн ер нь яагаад тэд нэр ингээд энийг амуулаад тий. Үнэхээр нөгөө тал нь тийм цэвэрхэн эдний энэ тал нь юм гоё цэвэрхэн нөгөө тал нь тийм одоо бохир хүмүүс юм уу гэд үзэнгүүд үгүүлж. За. Одоо. Яанаас хөдлөж болох юм шүү. Юу ярьчихсан ч марцчихлаа шүү. Харин. За Америк ус төрж. Харин тийм хэд зүгээр яг юу л ярьлаа шүү дээ. Бид нэр manipulation. Тийм хүн гэдэг талаар бид нар бол амархан тарих угаагддаг. Одоо бол бүр амархан болоод. Нэг fuck ярил тавиал тэрийг нь толтол нь одоо яагаал тэгэл тэрийг нэг олон талаас нь яагаал. Тэ. Яж одоо химэл оёох өгчлээ тэ. Нүүр аамыг хөдлөхөд амархан болчлоо. Тийм. Тэрнээс хуурдаж байгаа юмс байгаа л. Яа, нэр химэл оёхон гэснээс тэр нөгөө ChatGPT 4O билүү тэрийг харсан уу? Мэн роботыг нь харсан. 4O-г нь хараагүй. 4O тэр бүр яг нэг юм яг хүн шиг яриад байгааг нь бас нэг харсан нэг. Үгүй яг л хүн шиг ярьдаг. Одоо ингээд эмоц гаргаж маргадаг. Үгүй бүр ментор болсон байгаа. Бодож моддаг. Үгүй тийм. Үгүй бодож нь ерөөсөө баг ирээдүйд ер нь багш нар баг л байхгүй болохоор л шин. Харин бүх юм багш нар ч гэлтгүй ер нь одоо маш олон ажлын байр бол ер нь химэл аюу ухаанд ер нь эзлэгдэх юм байна да гэсэн айц төрсөн шүү дээ. Тэр 4O-гийн нөгөө бахан одоо тэр нөгөө сурчлагаа гэх юм уу. Тийм бичлэгнүүдийн үзээд мань болохоор нэг роботыг үзчихсэн. Тийм. Чи харсан уу ингээд роботыг ингээд ширээн дээр нь баах юм ингээд байршуулсан. Чи энийг аваад таач гэсэн чи. Харж ирсэн. Тэгэлгүй яг энэ мөн үү гэсэн ингэж барьж харуулсан аа гэж гэсэн. Тэгснэ гацаж мац яг хүн шиг гацаж мац. Гэхдээ бүр humor идэртэй болсон л шүү. Тий. Humor идэртэй. Тэнгүүтээ ингээд яаж яахгүй миний төр үтсэн мэтлэн дээр ингээд нэг хүүхэд ингээд зүгээр ингээд нэг юм англи хэлний юм нэг сэдв байгаа байхгүй. Англи хэлний математикийн нэг сэдв байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө шууд тажлын зааварчлага нь за ингээд энийг ингээд надад заагаад өг гэсэн чил. Бүр амар сайн тайлбарлаа. Certainly. Тэнгүүдээ сайрна чи энийг яаж ийнө гээл. Тэнгүүд нөгөө хүүхэд ингээд хариулангууд аа зүг байна. Гэтэ эн чинь юм гээл. Тэнгүүд одоо хэрэг ингээд одоо хүүхэд болгон хэрэг ухаалаг хүчтэй болоод тийм болчихсон бол ерөөсөө баг private Twitter тий хэрэггүй болчих واخ. Багш ч гэсэн. Хүн одоо нэг хэцүү тийм ойлголт авах юм бол тэр энэ багш нэг заагаад ер нь ерөнхий ойлголт чиглүүлэх тийм шаардлагагүй л болцсон. Айрлцсан. Амар болжлээ. Хиймэл ухаан бүр дэнд болж байна жоохон амарч биш. Бас нэг үнэн сонин аргаараа сөгжүүлээ. Би жишээ нь нэг юм дуу сонсохгүй чип төрөө мэддэг хүн сонсоосаа ингээд ингэ сонсдоо андаа маань ингээ AI хийлгэлсэн гэж байхгүй. За энэ UX ч Монголын trap дуу айл хийгээдэгтэй гэж бичсэн чинь Монгол хэлийг жоохон гадарлаад оруулсан. За нэг сонин
турк юм шиг солонгос юм шиг сонсдог байгаа. Үе монгол үгнүүд орж ирээд гэснээр бүр яг айн яг үгэлж байгаа flow мөн бүр яг rap. Тэд AI үг нь хандах юм. Үгийн харин ингээд random shit энэний талаар хөөд шит өвөл мүгэл би тийм цаа орчлоо өгцөөх монгол хэлээр гэдэг. Монголоор дуулаад байгаа мó? Яг 100% чадахгүй байлаа. Гэхдээ монгол үгнүүд мисэр орж ирээд л Улаанбаатар мотор Монголиу гэжлээ сарнасаа хэлж мэлээд. Тэгтээ тэгснэ тэгж байгаа байхгүй юу? Шанда баг ингээд баг дуу хийчих юм биш үү өстэй гэдэг шагаад. Зүгээр энэ flow-ын дуурайгаал өөрөө монгол үгээ жоохон засчичээ тэгэл easy shit болсон юм шүү дээ. Одоо бүр амархан болсон юм шүү дээ гэдсэн. Харин одоо Яванда над ч одоо бүр улан лайн оруулсан шүү дээ. Улам одоо нөгөө AGI гэж хэдэм билээ л дээ. Artificial General Intelligence. Тэр нь яа тийм. TBM бүтээх гээд яваад байгаа байхгүй юу? General Intelligence гэр яа тийм. Ерөнхий мэд. Тэр нь бол одоо чинь ер нь бол одоо бүр human capability-г даавна гэдэг. За. Artificial General Intelligence гэдэг юм. Тэгээд одоо ч нь бол нэг яхаа одоо AI хүмүүс чинь ашиглагтаа ингээл хүмүүс л ашиглаж байгаа шүү дээ. Ер нь айлуулахна түүл маягаар ч юм уу. Яг би бас яг би амар ойлгосон мөртлөө яг тайлбарлахтаа юу гэсэн юм аа. Түүл маягаар ашиглаад бид нэр ингээл өөрсдийнхөө юмнуудыг арай амарчлал юмнууд арай бэлэн болгоол тэ. Тэгэх юм бол одоо ингээд General Intelligence ашиглалтнаар хот хүнийг хэрэгцээж байхгүй болно гэдэг байхгүй. Тэр нь өөрөө ингээд оюун бодолтой тэрийг ингээд бүр ингээд тийм visionary ёо тийм visionary одоо ингээд энийг хийхэд ингээд юу шаардлагатай юу яадаг гэдэг ингээд өөрөө ойлгоод ингээд нөгөө хумсарлах чадвар энэ юу болоод энэ яагаад энэ яах ёстой гэдгийг тийм хумсарлах чадaltaа бүр утгагүй ухаантай тийм нэг бүр ингээд одоо тийм компьютер kind of matrix shit те. Харин яг matrix shit бол. Тийм ер нь бол тэгээд зүгээр яаж байгаа юм бэлээ. Одоо угаасаа тэгэл одоо байгаа тэр одоо экспертүүдийн тооцоололоор л ер нь л угаасаа тийм бүгдээрээ л том одоо OpenAI, Google тийм нэг AGI бүтээх зорилготой. Тэр нэг 2030 он 30-аас 30 он гэх тэр нь бол бүтээч гэсэн бодолтой байна. AGI. Одоо 5-6 жил дараа юм уу? Тийм. Хүс наа чи бүр яг Matrix боллоо шүү. Чи нөгөө Any Matrix-ыг үзчихсэн үү? Үзсэн. Тэрэн дээр чи яг тэгж гардаг үстэй. Тийм. Нөгөөдөл нь ингээд одоо бид нар ингээд бас ингээд оюун ухаантай ингээд тий ирэх мэдлээ хамгаалъя ачлаа ингээд тустаа гарыг гэсэн чинь хүмүүсүүд нь шууд үгүй гээд дай хийгээд тий бид нар шаалгуулдаг ш тэр кинон дэр. Харин тэгэхээр ерөөсөө тийм юм болгоё дээ хүмүүсээ. Яванда болонгод угаасаа юм амар утгагүй ч яг бүр ингээд баланс нь бол ингээд айгуу сонирн болно гэдэг байхгүй. Одоо яг инкимент те бажаар одоо яг тэр чин шин төрлийн ингээд бүр being одоо юу юм бэ монголч одоо ингээд шин төрлийн sentient тийм нэг юм амьд бодлоо илэрхийлдэг тийм амтэн үүсэж байгаа юм байна шүү дээ. Илэрхийлдэг байдлахын хэсэг одоо мэдээж нэг юу л анлаа л да. Одоо бүр AI ингээд амар хөгжөөд ч юм те хэмэл аяа хөгжөөд ячих юм бол одоо ирээдүйд одоо 91 жоо автоматчлалтай ажлууд бол байхгүй болохоор байгаа байхгүй. Тэр угаасаа амар ойлгомжтой болсон шүү дээ. Одоо нөгөө юу ч гэдэг хүргэлт баг хүнд ажлууд баг бүгд байхгүй юм шүү. Тийм тэнгуут ингээд дийлэн хүмүүс ингээд угаасаа яачин ажилгүй болчих штэ. Тийм. Гэтэ somehow тэд нар чи амьдрах хэрэгтэй штэ. Тийм. Бидэд юу их юм. Тэнгуут батарей гэдэг байхгүй юу. Угаасаа нөгөө юу хөрөнгөний хуваарлалт бүр утгагүй болчихно. Яг л нөгөө AI дээр мэрэгсэн одоо энэ AI-ыг технологиг амар сайн хөгжүүлж байгаа компаниуд нь маш баян болоод одоо бус компаниуд нь мөнгө тэнгуут тухайд ингээд бүр ханшч байхгүй болно гэдэг байхгүй. Гэтэ яг эднэр бол нэг юм юу штэ бүгдээрээ зүгээр нөгөө таамаг штэ. Тийм. Ямар ханш байхгүй бол нэхлээр нэг юм universal base income гэдэг тийм шинэ ханш гарна гэдэг байхгүй. Бүгд ашигладаг. Тэнгүүд нөгөө нэг юу одоо хитрхи AI чинь бид нарыг ингээл бүх юм хийгээл одоо яачингуу зарим хүмүүст ингээд зүгээр нөгөө амьд байх хэрэгцээг нь одоо хэрэгцээнд нь тааруулж одоо тэр юуг нэг гэдэг ч юм уу. Тэр ресурсаар хангана. Одоо тэр нөөцөөр хангана гэдэг ч юм уу.
Тэгээ тийм нэг жоохон би нэг өөрөө баахан тийм wild тийм начин бүр нэг тийм юунууд үтсэн юм аа. Энэ зүгээр яг бүгдээрээ л зүгээр нөгөө юу тийм хар дарсан зүүц шиг таамаглалаа бодлоо. Гэхдээ ер нь бол бас тийм нэг боломжтой. Тийм ээ. Боломжтой ч юм шиг бүр тийм хит ингээ бүр ор үндэсгүй ингээ тийм хийсвэр төсөөлөл шиг биш аах. Яг л яал үнэхээр л бүр амар болоод шүү. Бүр улам л. Хэрвээ за язж орчуулгын товчоо гэж байх шаардлагагүй л. Тэр бол угаасаа байхгүй болно. Тийм зарим угаас үнэхээр байхгүй болно. Тэр хурлын протокол хөтэлдэг хүмүүс байхгүй болно. Ярьсан бүх юм нэг ингэ сонсоод бичиж шүү. Тэгэл хурлын протокол гэдгоо тэгэл нэгтлэн бодогч хүртэл байхгүй. Тийм бүх тоомоо бүх юм хараа шууд тэр доор нь анализ хийгээл те. Баг энэ тий яруудын ажил бас байхгүй юм шүү тий. Тий яг үгүй тий гол нэг юм шаардлагатай. Нөгөө нэг гэхдээ эцсийн дүндээ бид нар чаас нөгөө нэг давхар юу гарч байгаа юм. Гэхдээ хичнээн AI эдгээр ингээ хөгжөөд байгаа ч гэсэн эцсийн дүндээ нийгэм болгоно бид нар бол ингээд хүний нийгэм бол хэвээрээ байна тий. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө хүнтэйгээ харьцах хэрэгцээ бол өөрөөсөө тэгж байхгүй болохгүй байх. Тийм болохоор нөгөө нэг тийм хүн ойлгодог юм бол байхлах та. Байхгүй ч юм болоо. Мэдгэс. Эсвэл зүгээр терапи, AI терапи тавьсан ч бүр ямар ч ингээд терапистээс илүү хүнийг ингээ ойлгоод, сонсоод бүр илүү зөвлөгөө өгдөг болсон те. Бас үгүйсэх аргагүй шүү дээ, тий. Би бол яг юу шиг болоосоо гэж боддتي. Ghost-ын дэшээ шиг л болчихосоо гэж боддتي. AI хүмүүс ингээд юу нэгдээд эхэлсэн. Нэг болоод эхэлсэн заа ингээд хоорондоо ингээд сайборгууд болоод эхэлсэн. Би үл тийм л болоо. Тэгвэл жан сайд ш. Тэгээд нас турштай амьдрахаар уу. Тэр гол дүрийн эмхтэн тийм байхгүй ингээд хүүхэд байхдаа ослт ороод зөвхөн тархин амьд үлдсэн. Тэг маань үний амьд байлганы роботын биеийн тархин хийж таахгүй. Тэгээд цааш өгшрөөд ингээд би яг хүн робот гэдэг ялгаж чадахгүй. Гэхдээ наа чи ер нь бол одоо юу баха. Угаасаа одоо ингээд тэгээс ирээдүйд ер нь бол бас энэ чиглэл рүү яхах. Сайн нэг хиний яриаг сонсчихсан ч бас тэгж л авчихсан. Jensen Huang гэдэг нэг юу мэдгүй. Нэг бас айгу мундаг тийм. За. Tech leader гэхгүй. Одоо Nvidia штэ. Nvidia тийм. Nvidia-гийн босс хгүй. Nvidia ч бүр алаад байгаа. Сая баг хамгийн том болсон. Ямар мэдээ явуулсан бэ? Яг нь Nvidia ч одоо 3 дахь триллион долларын компани болчлаа л. Тийм. What the fuck. Амар том болсон штэ. Тэр чипээрээ юу? Тийм. Semiconductor chip тэгэл юугаараа. Угаас нэг юу яагаад Nvidia ч угаас амар хөгжөд алаад байгаа гэхэлэр чинь. AI бүүмтэй холбоотой байхгүй. AI бүүмийг чинь өөр ажиллаулдаг тэр чинь процесс гэдэг тэр одоо тэр юу гэдэг суперкомпьютер серверүүд чинь үндсэн гол юм тэр одоо semiconductor chip тэрийг үйлдвэрлэдэг хата хийдэг хамгийн том газрууд нь л одоо алаад шин. AMD юу мó AMD бас байгаа юм тий. Тий, AMD чинь нас Nvidia-г өрсөлдөгч шүү. Тий, өрсөлдөгч. График карт хийдэг гэдгээр л аах мэддэг гэсэн шүү дээ. Компьютертэй график. Одоо тэгсэн чинь баг хэмжээгээрээ юунаас том болцсон шүү дээ. Facebook дээрээс том болцсон шүү дээ. Тий, Nvidia ч. Тэгэд яга тэр ч яга. Jensen Huang тэгээс захгүй нэг яран дээрээ. Ирээдүйд одоо ингэ ямар салбар өөр ингэ алхах юм шиг ингэ яах юм шиг ч digital biology гэсэн. What? Тий. Digital biology. Digital biology гэхэлэр ер нь бол одоо ийшээ хүмүүсэл угаасаа орхон гарцаагүй. Тийм болохоор энэ digital biology бол. Тэг яг бид тэр digital biology гэдэг нь бол юу ч л болсон шүү дээ. Шинэ нэг юм. Ямар хүний нэг орган юу мөг шууд ингээл одоо хүн бөөргөө боллоо гэхэд digital бөөр хийгээл. Тий, digital биш зүгээр юм. Digital гэнэ нэг юм. Одоо роботон тий. Cyborg шээд тий. Тэгэд би digital гэлөө. Digital гэсэн чи. Digital гэж би net бодож яваа. Ямар biology гэлээ тий. Бата bio битгөө biotech тийм л. Би бол тэр digital болсон. Ваа. Байрны яг гоё тийм л болчихсон. Тэр Ghost-д дээр ч бас тэгээд тох ингээд AI-ууд бас байдаг. Бидний AI-тай хамт ингээд дасан зохицон амьдэрдэг болцсон. Хин чинийхээ дээр илүү биш. Тэг хүмүүсүүд нь л новшин байдаг. AI амьдрын гэж юу яриад байгаа юм бэ? AI яага амьдрах гэдэг. AI-тайгаа хамт бүр ингээд AI-ын зүгээр ингээл мэдгүй ашиглаад ингээл нэг сонин юм болоод хүмүүсүүд нь удирдах гэж оролдоод AI амьдрын гэхэлэр утгагүй сонин байгаа шүү дээ. Адад амьдрах гэдэг юм шүү. Энэ AGI чинь тэгээ одоо AI-г бүр ингээ яг өөрөөр нь бодуулах гэдэг шүү дээ.
Гэхдээ ингээ нэг заавалчгүй тэгэхээр нэг бит нэг робот чиг юм байх албатай биш л гэж боддог шин. Би хүсвэл яах юм? Та нар битээ биш би бас битээ болмоор нэг үл яах юм? Тэгэхгүй чи биднээс доор наанал гэж. Бид нар та нар бүтээсээ өө. Тэгээ доор вэ гэсэн чинь тэгвэл бид нар босно гээл тэгэл матрикс болж шээ. Зөөрс явах зам нь тийм л байдаг шээ. Нэг бол матрикс, нэг бол терминатор, нэг бол одоо юу ч юм шээ. Тэр хатал зохицуултыг хийх байлгүй дээ одоо. Одоо нүүб маань хийх байлгүй дээ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага уушаахгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага. Юу гэдэг нүүб чинь юу гэдэг нэгдсэн үндэсний байгууллага тийм. Нэгдсэн юм. Яа юу л болоод байна да. Одоо тэгснэ одоо утгаас харь гаргийнхан бас ирж өмсөх гэдэг нүгөө шээс. Яачаа. Мэдгүй зүгээр ер нь. Харь гаргийнхан ч нөө бид нар бас байдсан шүү. Та нар биднээс хүлэн зөвшөөр. Тэгэл бүр л сонирхолтой шүү. Тэг бүр зүгээр те одоо геополитик биш зүгээр planetary politics болж эхэлнэ шүү дээ. Geopolitik. Гэхдээ яг манай хичээлд тэг заадаг гэсэн шүү дээ. Уусаа геополитик чинь улс орнуудтай тэргүй ирээдүйд нийлээд ингээ нэг ус болох нь бол ойлгомжтой гэж. Хизээ юм мэдгүй. Тэг бид нар ингээ гаргаараа одоо политикуд явж эхэлнэ гэдэг. Тэг геополитик сүүл рүү бүр galaxy политикуд болно. Тэгснэ interspecies politics болно гэдэг. Ирээдүйд тэгж л явна гэл гэж. Хэрэв бид нар өөрсдөө сүнэшдэг юм бол гэдэг. Алтаки яриад идэг шиг. Бүр хэдэн мянган жил амьдралаа. Одоо нөгөө нэг тийм шалгуур давдаг гэсэн шүү дээ. Бүх энэ ухаантай амьтд чинь. Хөгжижсэн нөө хоорондоо байлж байгаа. Тэгээ харин нэгдэхүү эсвэл сүнхүү гэдэг те. Тэр шалгуурыг л амжилтад аваад сүнчгүй юм шиг дахиад дараагийн алхам руу очиод тэг хөгжөө явах юм бол тэгэл бид нар одоо тэр харь гаргийнх нь болж таарах юм шүү. Тэр бардх юм шүү. Тэг гаргуудад нэг үрийн шингнүүдээ үлдээчихэл те. Тэгэл харъя гэл те. Зүгээр тийм side project болцтой. Би энд нэг энэ гарагт би нэг юм хэдийн юм үлдээсэн. Ямар байна харах уу? Тэгэж онгоцтойгоо нисч очимочоод нөгөөдөл нь харснаа. Харь гаргийнх нь тэгэл хата харь гаргийнх ч бас. Бид л харь гаргийнх нь бид нар өөрсдөө л боддог шүү дээ хүмүүс. Юу гэсэн үг юм? Амар хөгжөөд ингэ дараагийн юм руу явцсан хүмүүс. Тэгэл зүгээр бид нар зүгээр туршилтаж магадгүй боддог шүү. Бид нэр өөрсдөө ирээдүйд дүүр харь гаргийнх нь орчин гэж юу? Бид нар өөрсдөө тийм болно. Өөрсдөө ингэ бүр плантер яваал ингээл туршлага хийгээл ингээл хөгжүүлээл ингээл одоо бид нар чи ингээд за энэ урам бол урах нь уу яах нь уу ингээ ус муслаад ингээл тэгдэг дээ. Яг тэр шиг адилхан. Магадгүй. Тэ. Мэдгүй одоо тэгэл. Сонин шүү дээ. Одоо бүр гайхаад шүү дээ. Эсвэл тэгж амар хөгжөөс өмнө бүр амар хөгжсөн хүрээд ирэх тэ. Тэгснэ тэ за бид нар яг үндэ байгаа маа та нар сөөгдөг гэвэл тэ. Амар хүчтэй хүмүүс. Юу бол юу гэж л боддоо шүү дээ. Харь гаргийн өөр species, өөртөө амьд species бол одоо манай галактик ч юм уу байх нь бол ойлгомжтой. Яагаад тэгэхээр too fucking big те. Бүр ингээд төсөөлхийн аргагүй утгагүй томдээд энэ хэтэрхий том бүр аимшигтай бүр хэдэн 100 сая төрлийн хэдэн тэрбум мод донд биднээс өөр амьд амьд байхгүй л гэж шүү дээ. Зөөр яг угаасаа нөгөө нэг юм мань хэдч тэднэр дээр очих тийм нөгөө нэг тийм дэвшилтэд транспортейшнтэй болж хөгжиж чадаагүй. Тэр хэдч манайд дээр ирэх тийм сонирхол байхгүй. Сонирхол байхгүй ч юм уу эсвэл нэг бас хөгжлөн тийм амир. Одоо advanced болоогүй ч юм. Мэдгүй яасан чи. Би нэг юм үзчихсэн байхгүй юу. Мангар урт бичлэг. Тэрний юу гэсэн чинь хүн төрөлтөд хөгжөө явуулсан чинь гинт харь гарийнх нь ирээд биднийг бүр хядаа ашдаг байхгүй юу. Заримыг нь ингээ газар доор ингээ амьдруулаа, заримыг нь бүхс бөөрөөр нийлүүлээ, заримыг нь ингээ зөвхөн нүднүүд болгоод амар disturbing заяа. Хүмүүсүүдийг зүгээр ингээ наадаа ичтэй. Тэгээд хаяа явж таахгүй. Тэгсэн чинь тэр нэг ингээд амьдрч чадахын аргагүй ингээд төсөөлхийн аргагүй хүмүүсүүдийг новшин болгоцсон чинь хүн л болсон хаан тэд нэр амьд үлдээд хөгжөөд эхэлдэг байхгүй. Тэгсэн чинь амар сонирхолтой. Тэгээд хүмүүсүүд ингээд хэсэг нь могоон хүмүүс болж болцсон. Яагаад гэвэл могоо шиг ингээ биетэй болгоо хайцсан байхгүй ингээд. Нөгөөдөл нь хөгжөөд ингээ могоо шиг болоод тэр нь бие минь лаг болж болоод ингээд явдаг болж болоод тэгснэ ингээд ийм society үүсч юм үсцээ. Могоо хүмүүсүүд нь болохоор ингээд тамхи татах дуртай мартаа болцсон ч ах шигтэй ингээд амар л кафе мафанд бөө могоноос уудаг. Тийм юу гэсэн зохиолхоо epic. Зарим нь нисдэг хүмүүс болж болцсон. Нөө тэр бүр амар trippy. Тэг ингээд нэг махан блокн хүмүүсүүд байдаг байхгүй юу? Зүгээр махан биетэй ингээд блок заяа. Нэг хүн нэг блок гэсэн ингээд махан бие.
тэрүүгээр ингээд тэр чигээр нэг байшин болгоод ингээд үлдэн штахгүй. Чи нөгөөдөл нь ингээд хоорондоо ингээд хөгжиж мэдгүй ингээд хөгжөөд тэгснэ тэр ингээд байшнууд нь явдаг болж молоотчлоо. Мэдгүй амар weird. Амар сонирхолтой. Минь гас. Анд микрофон саа. Тэр амар сонир. Би нэтээр нэрийг марччихээ. Тэр гэхдээ амар сонирхолтой байсан. За тэгэл нэг тиймэрхүү л байна да. Бид хоёр бас институт дээр чирээ бас утсан юм аа. Тэгээ бас дуурмаар яг. Тэгэл нэг тиймэрхүү л байна. Жохон завгүй л байлаа. За тэр нэг дэлхийн гариг мариг хөгжгөн ч ах те яг хөгжиж байна. Тэгт бас улс төр гэж бас сонин болж байна. Одоо тэгэл харъя да юу болох нь. Сонин юм их болж нэр. Анда. Харин тийм ээ. Зүр. Харин. Гүг харин мен яг энийг үзчихсэн юм. Харин. Сонин юм болох юм уу тэгээд цаг хугацаанд бүгдийг харуулна да. Тэмээд. За тэгэд хүмүүс бол сонгуул хийх өөрөө тэгээд тий. Би бол энэ удаагийн сонгуулаар одоо миний бодлоор яавал одоо хамгийн зөв одоо Монгол улсад хэрэгтэй сонголт болох вэ гэхлээр жоохон сөрөг хүчнтэй л ах хэрэгтэй. Тий. Нэг ямар ч хэсэн нэг нам бол ингэж дангаар одоо бүх төрлийн эрхийг авч ингэж юм хит хүчтэй байх нь бол буруу. Яа тэр хяналтгүй болчихсон шин. Тий. Тий. Нөгөө талаас нь хяналт авах хэрэгтэй. Чин нэг тийм бас нэг сөргөөцөлдөх юм байх хэрэгтэй. Тэгэхээр нэг за ядчил ингээд угаасаа нөгөө нэг ер нь бол миний хүлээлт бол ардын нам бол угаасаа л ярина гэж. Тэ нэг муу авахгүй хаа 50-аас дээш л хувь авах баг бол ярьжсэн. 70-80 судлал авах болох. Гэхдээ ядаж жоохон хүчтэй тийм нөгөө нэлийн хүчтэй тийм нөгөө нэг бүлэг байгуулчаар тийм сөрөг хүчтэй байх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо тийм нэг хүчгүй нэг бүлэг болохоор ямар ч байгаа ч юм шиг. Харин тийм. Сая өнгөрсөн 4 жилд бол арчилсан нам нэр үнэхээр ажилгүй шалөө зөв хоорондоо алцаараа алдарл. Яаж чаа нэг 9 хүн юу ч хийхгүй бүлгээсээ 2 нь гараал явчих. Тэ. Тэжээ нэг ганцаас нэг хүний нэг дор чаана хаа нэг хутлаа үн юм яриа л тэгэл. Тэгэнгүү тэгэл нөгөө нөхдүүд нь бол тэгэл бусд нь бүгдээрээ нэг нам юм чинь. Тэгэл хоорондоо тохироогоо гэлж дураараа арилж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд парламент яг үнэхээр гоё тийм цэвэр талдаахан талдаа л ингээд нэг жоохон тийм аль талдаа баланстай л ах хэрэгтэй санагдаад байна. Тэ. Жоохон нэг оролцоон тэнцвэртэй байвал арай гоё. Яг гоё болох гэдэг юм шиг. Тэгэхээр судалгаагаа сайн хийгээд тэгэл саналаа өгдөө хүн амтан дааж өгч явахаар тэгжэл зүгэл да. Би судалгаа хийн. Гэсэн чи удахгүй болох ч юм шүү дээ. Shit, за гэс одлоо да. Би үл яг тэр нэг ялах намынхын эсрэг л өгөх угаасаа. Тэ яагаад зүгээр тэ өөр сонголтыг сонгох хэрэгтэй вэ гэхлээр угаасаа ардын нам бол минимум 50% аавна. Тэр бол баталгаатай. Ягаад тэгэхээр одоо хөдөө орнотойг тэгээд одоо нөгөө ардын намын яг үндсэн гишүүд зүгээр сонгогч гишүүд, дэмжигч гишүүд тэгээд одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс тэднэрийн гэр бүлийнх нь л зүгээр юу ч утгагүй ардын намд саналаа өгөхөд л ардын нам минимум 50% аав. Тэгэхээр бид нар ядаж за үлдсэн ядаж нэг 30-40% ингээд нэг сөрөг хүчнтэй байх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэх юм бол нэг жоохон одоо ядаж л хяналтын тогтолцоо арай илүү өмнөхөд бол арай хүчтэй болж эхэлнэ гэдэг ч юм уу. Тэ. Тэгээ тийм л юм энэ сонгуулаар би олчвол ер нь их дажгуулах гэдэг. Тэгээ энэ ч одоо 126 гишүүнтэй шүү дээ. Та нар тийм сонгуулийн хөлтөд утаан сайн бодоорой. Одоо энэ бороо морноор баас хийсэн урсаас тэгвэл хүмүүс яг байраа жоохон бодох хөхтэй. Нэх гой нар байж сонгуулаа өгөө дуусч гинт бороо шийсэн гараад ирлээ ямар ч хэрэггүй шүү дээ. Өө бистаа. Гэхдээ яг тэ одоо бороо баас шийсэж яах. Тэг гоё л юм дээ. Чухал юм байгаа л таас. Тэг хамгийн гол нь бол тэгэл энэ одоо байгаа юу жоохон илт нөгөө нэг юм дарангуулын систем тогтоох гэдэг нь амар мэддэгдээд байна.
яа ингээд нөгөө нэг юу нэлээ ингээд бүр ингээд дарангуулах гэдэг юм бол айгүй ажиглагдаад шүү дээ. Өөрсдөө нь хийж байгаа юмнуудаас. Тэгэхээр тэр бол яавч одоо тийм дарангуул одоо ингээд эргчлөөрөө ханддаг зүйл бол одоо тэр төгжрөл утаа адрес илүү ноцтой л гэж бодож байна би. Тийм болохоор тэгээд тэрний төлөө сонголт хийх хэрэгтэй хаа. За тэгээд ингэ Нэстэ тавгийн political episode-ийн хөвөр доослаа. Улс төрийн дугаар доослаа. Энэ ч гэдэг амар тийм шинжлэх ухаан улс төр ярьлаа да. Ер нь бол тэгээд дараа нь өөр юм. Тэгэл явна шүү дээ. Газарч мочураа. Тэгээд гэтээ ингээд хийгээгүй утцсан. Сонирхол. Тэ. Үгүй яах вэ тэгэл. За. Тэгэл хийсээр л явах байна шүү дээ. За тэгээд үүгээр дуусгая да. Тэгээд дараагийн дугаар болтол. Баяртай. Одоо тэгээд хий хоос амлалт өгөхгүй. За баяцгаа. Чао. Өнөр юу? Чао гэхээс өмнө. Тэр playtime-ыг хоёлоо батны олчвол яриад те. Тэгээд. За. Playtime-аар юм болж магадгүй гэж хэлж. Тэгээд мэдээлэл хүргэнэ. За бай. За баярт.